хуульч шууха улс ба төр ёсны сэтгэлгээний талаар танилцуулж байна. Төр ёсны сэтгэлгээний хөгжлийн талаар танилцуулъя. Төр ёсны сэтгэлгээ түүний хэлбэршилтэнд түүхэн цаг хугацаа, улс, үндэстний иргэншил, соёл, сэтгэлгээний хэв шинж, итгэл үнэмшил, шашны суртал, оршин буй байгаль ертөнц, хөгжил дэвшил, нийгмийн бодит хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй байжээ. Үе үеийн сэтгэгчид төр улсын зүтгэлтэн нар байгаа болон байх ёстой төр улсын тухай сургаал номлол дэвшүүлсэн байдаг. Түүхэн цаг үе бүрд төр ёсны сэтгэлгээ нь өөрийн мөнгө аясыг агуулan хөгжиж хэлбэршиж одоо ч орсоор байгаа билээ. Жам ёсны эрх, шудраг ёсны төсөөлөлд тургуулсан түүхэн хөгжлийн үе шатыг авч үзвэл шилдэг улс ба төрийн номлолд жам ёсны эрх, шудраг ёсны төсөөлөлд тургуулсан бол реалист төр ёсны сэтгэлгээ нь зүй ёсны үзэл санаанд үндэслэсэн байна. Бурханлаг төр ёсны үзэл нь реалист төр ёсны сэтгэлгээ, шашны даал тухайн хүч нөлөөнд түшсэн бол бүлээн зөвшөөрөгдөх төрийн онол нь хүний эрх хэрэгжүүлөө үндсэн хуульд ёсны онолд тулгуурласан байна. Шилдэг улс ба төрийн номлолын их сурвалж нь гарамгай удирдагч ба тэр нь нийтийн ашиг тусыг удирдлага болгох зорилго агуулна. Хамгийн шилдэгүүд эрх мэдлийг эзэмших ба тэд ард иргэддээ хамгийн их аз жаргалтай амьдрах бололцоо олгож буй удирдлага байна. Шилдэг улс ба төрийн номлолын орчин үеийн загвар нь монарх, аристократ, политик дэглэм юм. Реалист төр ёсны сэтгэлгээний их сурвалж нь эрх мэдэл бол зорилго нь мөнхийн хууль, жам ёсны хууль, түүхийн хууль тулгуурлан шудраг ёсыг тогтоох явдал юм. Эрх мэдэл нь төрийн эрх баригчдын гарт байх ёстой гэж үздэг. Реалист төр ёсны сэтгэлгээний орчин үеийн загвар нь деспотизмын номлол, этатист үзэл, социалист дэглэм, тоталитар дэглэм, авторитар дэглэм юм. Бурханлаг төр ёсны үзлийн их сурвалж нь бурхан, түүний хууль ба зорилго нь папын ёсны ивэлд Ромын сүм хийдийг хараад бус, хамтын улс төр, хууль зүйн байгууллал болгох, улмаар сүм хийдийн болон иргэний эрх зүй, засаглал бий болгоход оршино. Эрх мэдлийн хуваарлалт нь иргэний болон сүм хийдийн шүүн таслах ажиллагааны хоёрдмол ёсод тулгуурлана. Бурханлаг төр ёсны үзлийн орчин үеийн загвар нь rule of law юм. Бүлээн зөвшөөрөгдөх төрийн онолын их сурвалж нь эрх зүйн үнэт зүйл, хүний эрх хэрэгжүүлөө байна. Зорилго нь улс төрийн эрх мэдлийг хууль дээдлэх зарчимд нэгтгэж, төрийн бүхий л эрх мэдлийг үндсэн хуулийн шүүхийн хяналтад оруулах замаар иргэний үндсэн эрхийг баталгаажуулахад чиглэдэг. Төрийн эрх мэдлийн хуваарлалтын хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх байх ба хүний эрх чөлөөг дээдлэх төрийн эрх мэдэл хуваарлагдсан хязгаарлагдах төдийгүй хамгийн бага байх тухай либерал улс төрийн онолд тулгуурлана. Бүлээн зөвшөөрөгдөх төрийн онолын орчин үеийн загвар нь эрх зүйд төр юм. Төрт ёсны засаглал, эрх мэдэл, нийгмийн зохион байгуулалтыг хамардаг. Үндсэндээ төр нь тодорхой газар нутаг, хүн амын дунд төвлөрсөн эрх мэдэл бүхий улс төрийн байгууллагыг төлөөлдөг. Үүнд хууль гаргах, хэрэгжүүлэх, төрийн үйлчлэгээ үзүүлэх, нөөцийг удирдах үүрэгтэй төрийн байгууллагууд багтдаг байна. Улс өөрийн нутаг дэвсгэрт хууль ёсны хүч хэрэглэх монопол эрх мэдлийг эзэмшиж, улмаар дэг журам, аюулгүй байдлыг хангах боломжоор хамгаалдаг. Мөн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх татварын тогтолцоог бий болгож, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж зэрэг олон нийтийн амьдралын янз бүрийн салбарыг зохицуулах бодлогыг хэрэгжүүлдэг байна. Төр иргэд хоорондын харилцаанд улс төрийн онол, практикийн үндсэн тал юм. Иргэд хамгаалалт, засаглалын хариуд тодорхой эрхээ төрд сайн дураар хүлээлгэн өгөх нийгмийн гэрээний онолын санаанаас эхлээд нийгэм дэх эрх мэдлийн динамик, тэгш бус байдалтай үзэл баримтлал хүртэл байдаг. Төрт ёс нь статик биш, харин нийгэм, эдийн засаг, улс төрийн динамикийн өөрчлөлтийн дагуу цаг хугацааны явцад өөрчлөгддөг байна. Эрх мэдэл нь сонгогдсон төлөөлөгчдөд байдаг ардчилсан улсууд, төвлөрсөн хяналттай улс төрийн эрх чөлөө хязгаарлагдмал авторитар улсууд, эсвэл хоёулангийнх нь элементүүдийг хослуулсан систем зэрэг янз бүрийн хэлбэртэй байж болно. Төрт ёс нь нийгэмдэх засаглалын мөн чанар, иргэншлийн шинж чанарыг тодорхойлдог эрх зүй, улс төр, нийгэм, соёлын хэмжүүрүүдийг багтаасан цогц бөгөөд олон талт юм. Хуульч шууха улс ба төр ёсны сэтгэлгээний талаар тэр дундаа шилдэг улс ба төрийн номлол, реалист төр ёсны сэтгэлгээ, бурханлаг төр ёсны үзэл, бүлээн зөвшөөрөгдөх төрийн онолын талаар танилцууллаа. Танилцуулгыг бэлтгэхэд зөндөнд орж багшийн төрийн онол сурах бичгийг их сурвалж болгон ашиглав. Хуульч шуухатай хамт төрийн онол судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.